За 2007 оноос эхлээд энэ хүний папиллоны вирус буюу УМА-125 дээр үүсгэж вирусын дархлаажуултыг 24 сая хүн амтай Австрали улс бол үүнтэй албан ёсоор товлолт вакцин болгоод тариад эхэлсэн. За одоо энэ жилээс энэ Австрали улс маань бол энэ папиллоны вирусээс үүдэлтэй HPV вирусээс үүдэлтэй хавдар тэг гэдгээ зарлах гээд байж байна. 20 жилийн ажлыг хийгээд тэг гэдэг дүндөө зарлах гээд байж байна. Тэгэхээр ямар дүн гэдүүл харах ёстой гэх юм бол Австрали гэдэг улс маань өөрөө 24 сая хүнтэй. За түүний тал нь эмэгтэйчүүд гэж үзэхээр 12 сая хүнтэй улс жилд 200 хүрэхгүй энэ папиллоны вирусээс үүдэлтэй кейсүүд гарч ир хавдрыг. Тэгэхэд манай Монгол улс нь өөрөө сая 600 мянган гаруй те эмэгтэйчүүдтэй тэгсэн мөртлөө жилд илэрж байгаа нь 250-аас 280 юм хавдрын кейс жил болго илэрдэг. Энийг хэдүүл ингээ маш зөв сайн ойлгож явахгүй болохгүй.